Хүүхдүүд сургуулийнхаа хонгилд багштайгаа ядарсан, зутарсан байдалтай хичээлж байна. Бүр анги нь хүрэлцэхгүй биеийн тамирын заалны хувц солих өрөөнд хүүхдүүд өнөөдөр хичээлж байна. Энэ үгийг сонсоод та төвөөс алслагдсан аль нэг сумын төвийн сургуулийн тухай ярих гэж байна уугүй таамаглаж магадгүй. Тэгвэл манай хотын хамгийн үнэтэй газар боломжийн амьдралтай айлуу төхнөө дутсан зайсангийн аманд байдаг ганц төрийн өмчийн сургууль хөрөнгө мөнгүүгээс бага ангийн сурагчид нь хичээлээ хонгилдоо тавтаж, ахлах ангийн сурагчид нь дүүргийнхээ 15 дугаар сургуулийн аль хөл тавьж хүн багтаж болох өрөө тасалгаанд тав тухгүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хичээлж байна. Эзэн усан төр мөнггүй юу гэвэл бас тэгж харагдахгүй байна. Жилийн сургалтын төлбөр нь 5 сая бүр түүнээс дээш 30 гаруй сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал нэрээр төсвийн мөнгийг жил бүр нэмгэн халааснасаа нинжин сэтгэл гаргаж өгсөөр ирсэн. Хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулна гिचгээ төмний өвгтүүдийг алгачилж төрийн сургуульд хүрэлцдэггүй хүрдэггүй мөнгө яагаад хувийнхны халаасыг түнтэлгэх болов? Энэ зөв шудраг хуваарлт гэж юу? Энэ тухай 7 хоног сэтгүүлчийн эрэлхийл болондоо тоймллоо. Инх болдын нэрэмжид математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургалт сайтай тул энэ сургуулийн сурагчид нь өөрсдөө азтай гэдэг үе байсан. Харин сүүлийн жилүүдэд азгүй ад үзэгдсэн хүүхдүүд гэд нэрлэгдэхэд хүрээд байна. Бидний тус сургууль дээр очиход төв хаалган дээр нь барилга аагтлагдсан тул баруун хаалгаар орно гэсэн бичиг наалттай байлаа. 32 дугаар сургуулийн одоо харагдаж байгаа энэ барилга 1956 онд анх баригдсан. Харьцангуй дээр үеийн барилгыг мэргэжлийн элдийн байцаагч нар 6 удаагийн анхт үлдэж хаажээ. Харин 2007-оос 9 онд боловсролын яамны захиалгаар спорт зал болон 180 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажлыг Аганист компани гүйцэтгсэн. Гэвч анхнаасаа зураг төсөл нь тооцоо судалгаагүй хийгдсэн. Ааржуултын системд буруу холболттой. Цахилгааны бүх монтаж нь ил гал гарах аюултай зундаа бороо өвдөө сан цохиж хан тааз нь харж мөөгөн цэрт идэгдэж хүүхдүүд байтугай хүн амьдрах боломжгүй болчиход байгаа. Ийм барилга барьцгаад байхад улсын комисс хүлээгээд авчихсан бүр хачирхалтай. Өнөөдрийн байдлаар барьсан, бариусан, нүдэн ханиад буруу дүгнэлт үлдэн хүлээж авсан улсын комиссийнхны хинж хариуцлага хүлээгээгүй. Харин горыг нь багш сурагчид өнөөдөр үүрч байна. Би тамжуулаас гоё там сургуультай тэгээд давтлага хийх тусгай ангитай болмаар байна. Анхаарал заримдаа руу хэцүү байдаг. Үлгэр үгээр дуусаагүй гэдэгтэй адил үүнээс цааш яахын явхад харанхуй хонгилд багш нар нь сууж байх юм аа. Багш нарын өрөө тасалгаа байхгүй тул хонгилдоо сууж хичээлийнхэн конспект төлгөөг боловсруулдаг гэж ярьж байлаа. Өөр илүү нөөц тийм өөр танхим майхамд ороод хийчих боломж бол байхгүй. Анги муу багш нарын өрөө илүү өөрөө ерөөсөй байхгүй л гэсэн. Хэцүү шүү дээ. Сая одоо ингээл завсарлага ингээл 2 анги зөрлөлдөөл ингээд арахад дуу чимээ тэр тал давтлага хийхэд хэцүү. Хүүхдүүдийн анхаарал сарнина. Багш нарын өрөө байхгүй. Тэгэл бид нар шиг ингээл багш нар юутай үед нөгөө нэг хичээл ороогүй үед шүү дээ. Англи хэлэнд орж явах үед эндээс сууж шүү дээ. Өвөлдөө гадуур хуцтайгаа хичээлдээ суудаг хүүхдүүд нь ханиад их хүрдэг хан таас нь мөөгөн цэртэй тул харшил их тусдаг болсон тухай эцэг их нь гомдолж байлаа. Хүүхд даарч ийн гэдэг сүүлийн нэг хэд хоног хүүхд ханиад байгаа дээрээс гівцсэн. Нэг нь тэгээд нэг 7 хоног гівтээ дэмлэгмэлгээр яваад гайгүй тэгэл зааж байна. Танаа яг энэ хорооны хувьд өөр сургууль байхгүй тий? Байхгүй. Ганц энэ сургууль 32 дугаар сургуультай. Эндээ л одоо ихэнх хүүхдүүд нь байдаг. Бид нар энэ бичлэгийг хийсний дараа 32 дугаар сургуулийн дунд улаан ахлах ангийн 300 хүүхдийг сайхан сэтгэл гарган хичээлүүлж байгаа 15 дугаар сургууль дээр очлоо. Эхний Орсон анги, 12-ийн А анги тэд хуучин биеийн тамирын хичээлийн хувц салхи өрөөнд өнөөдөр хичээлж байна. Сургалтын жарт гэвэл одоо бид нар өдөр хичээл тараад давталганд ерөөсөө суух байгаа. Яг хичээлийн үндсэн 7 цагаа ордгоор ороод тэгээд шууд тарж байгаа. Тэгэд энэ болохоор нөгөө төгсөх ангиуд улсын шалгалттай ангиуд маш сөргөөр нөлөөлж байгаа гэж бодож байгаа. Тэд энэ өрөөгөө бас сайжирсан анги шүү гэж байлаа. Юунд дээрцэн бэ гэхэд өмнө нисэглаадны өрөөнд хичээлдэг байсан. Хан панаар коридорын бүх дуу чимээ орж ирээд хичээл их ямарч боломжгүй байсан тухай ярьж байна. Хичээллэг анги тамхин байхгүй 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш нарын өрөөнд ингээд хичээлж байна. Байдлыг харж байгаа үстэй тийм ээ. Хүүхдүүдийн орж хувцас сольдог өрөөнд ингээд одоо хөлс шивэр нэрчсэн ийм орчинд 12 дугаар анги хичээлж байгаа байхгүй юу. Зөвхөн хичээлийн цагийг тасалдуулахгүй гээл нэг хичээлийн хуваарт цаг ороод тэгэл тархаас өөр ямарч хүүхд хөгжүүлэх дугуулан секц давтлах гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Хүүхдийн эрх энд маш их зөрчигдөж байна.
12А ангиас гараад явж байтал 15 дугаар сургуулийн хүүхдүүд дахиад л хонгилдоо суугаад хичээлээ хийж байх юм. Багшаас нь учрыг нь асуудал. Бид нар 15 дугаар сургуулийнхаа сургуулийн хүчин чадал хэд ихэн давснаас олж хичээлээс гадуурх, давтлага, сургалт хүмүүжлийн ажил явагдах ямар ч боломжгүй болсон. Захирал багш өөрөө хөөцөлдөж энэ хэдэн ширээ сандлыг олж өгчээ. Хонгилж ч гэсэн давтлага хийхгүй бол хүүхдүүд хичээлдээ муудаад байна гэж багш нь учирлж байлаа. Мөн биеийн тамир болон мэдээлэл зүй технологийн хичээл тусгай зориултын ангид бас нөгөө л 90-ад оны их үн шиг байхгүй компьютерийг сэтгэлдээ төсөөлж самбарцуурч хичээл нортгоо. Үндэ 32 дугаар сургуулийн барилгын асуудлаас болоод 15 дугаар сургуулийн сурагчид багш нар ч гэсэн хэвийн нөхцөлд хичээлж чадахгүй төрчээ. Бид дээрх асуудлаар 32 дугаар сургуулийн захирал Мөнх баяртай ярилцлаа. Тийм байдлаар хичээллээ явагдаад хэр удаж байна вэ? 2013 оны 3 сарын 15-ны өдрөөс хойш л үндсэндээ энэ байдал ихэлсэндээ. Өмнө нь бас 15 явахаас өмнө 4 ээлжээр хичээлдэг байсан гэж сонссон үнэн үү? Тий. Англи бүлгүүдийн нэгтгээд одоо хооронд нь нийлүүлээд хоёр багш нь зэрэг зогсож жоод тэгээ хичээлээ 3-4 ээлжээр ингээ хордог гэсэн л та. Их хүүт юм биш үү? Тэгээ дээрэс нь тэр хүүхдүүд хөдлөхгүй коридорт суугаад хичээлээ хиймэхээр их л хүүтэн байна да. Одоо ингээ хүүтнээс ч гадаа цэлс нэг 20 өдөртөө нэг 10 15 20 хүрээд ирэхээр л энэ сургуульч юм бол бараг л одоо хасах юмд орчдөг байхгүй. Ийм хүнд нөхцөлд өнөөдөр ажиллаад байгаагаа, сургалт явуулаад байгаагаа боловсролын яам, нийслэлийн боловсролын газарт хэлэхээр юу гэсэн хариулт өгч явах юм бэ? Зөвхөн танай сургуулийн асуудлыг концессээр шийднэ л гэдэг хариулт өгдөө. Өнөөдөр тэгээд мөнгө оруулаад сургууль барьчаад дараа нь мөнгө буцаагаад авчих тийм чадхтай компани байгаа гэдэг та итгэлтэй байна уу? Зөвхөн манай өнөөдрийн нөхцөл байдалд бол Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч компаниуд нь хүртэл мөнгөгүйгээд хараа одоо тийм газрыг би эргэлзээтэй л хэлээ. Үнэхээр эргэлзэж байна. Энэ барилгын чинь одоо өргөтгөлийн ажлыг бол захиалагч нь боловсрол соёл шинжилгээ ухааны яам байсан шүү дээ. Тухайн үедээ тий. Өөрөөр хэлбэл төр энэ барилгыг хариуцаж бариулсан гэсэн үг. За тэгээд яг ийм стандартын шаардлага хангахгүй барилгыг төр нь өөрөө улсын комиссны хүлээгээд авчихсан. Иргэд тэднэрт хариуцлага тооцох асуудал юу яригдсан юм болов? Гэхдээ мэдгүй энэ ч өөрөө төрөө өмчийн сургууль. Төрөө өөрөө хөрөнгөө гаргаад өргөтгөлийн спорт залгүй юм. Энэ спорт залтай нэг хэдэн 6 бүлэгтэй энэ барилга бариад өгөөгээд тухайд 2007-8 онд ч юм бол 860 сая төгрөг гэдэг чинь бол их л мөнгө л дөө. JICA-гийн 4 давхар өргөтгөлийн барилгын л үнэтэй баг. Тийм мар л ингэ барьсан юм бид тэгээд 2009 онд ашиглалтанд ороод хичээл эхэлчихсэн. Тэгээд улсын комисс наваагүй байгаад байдаг. 2010 онд би захирлаар ирсэн. 2012 оны 12 сард улсын комисс хүлээгээд авсан байдгийг би тэр комиссийн актыг мэдэхгүй л байна. Танаас сургуулийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхгүй байсаар байгаад сургуулийн хаагаад газрыг авах тийм сонирхол яваад байгаа гэж хардахад баг ингээ асуудал хүрчээд байна штэ. Та санал нэгтгэв үү? Энэ асуудлыг бол би бас сүүлийн үед бас ингэж бодож байгаа. Манай энэ 11-р хорооны иргэдийн чин газрыг бас ингэ болоогаад байгаа шүү дээ. Маш олон мэдээллүүдээр гараад иргэдэн ч гэсэн очиод тэнд суулт хийгээл энэ төр ингээл байсан. Тэгээ ер нь магадгүй зүгээр энэ байдлыг авч хэлцэхгүй байгаа, энийг шийдвэрлэхгүй байгаа асуудал нь зүгээр тийм ашиг сонирхол байж магадгүй гэсэн хардлага бол надад ч биш. Ер нь бол зөндөө олон төрж болдог. Бид нар хоорондоо бас тэгж ярьдаг байхгүй. Барилгын ажил эхэлж ийсэн гэж сонсч байсан. Энэ сургуулийн арталт нэг барилга баригдахаар суур авахчихсан тийм асуудал байсан. Тэгээ тэрийг яг би энд 10 оны 8 сард захирлаар ирээд тэгээ тэр асуудлыг гэрээгийн цуцлаа тэгэл одоо бол байгаа л да. Өөрөө бол төрийн өмчийн нийслэлийн 32 дугаар сургуулийн захирал хажууган талд чинь хувийн таны ярьдгаар бол гоё сургууль биш шүү дээ. Өдөр болгон хажуугаар нь өнгөрөө явж хат юу бодогдчих юм. Тэгэл одоо ер нь л хэцүү шүү. Ийм нөхцөл байдал хоёрыг харьцуулаад үзэх юм бол тэгэхээр би яг төрийн албаагч хувьд иччихэл байгаа юм л та. Яг одоо энэ сургуулийн асуудлыг шийдчих бол шийдчмээр л юм. Бүгдөө л адилхан монгол хүмүүс, бүгдөө л адилхан өрөө хөвгттэй хүмүүс. Энэ улсын хурлын гишүүдч гэдэг юм уу энэ яамдын сайд нар юмарг 70-80% нэггээр явж байгаа шүү. Ганцхан замаар явж байгаа. Зайсан руу ирнэ. Хотын төвөөс. Тэгэхээр энэ бол бас л эмгэнэлтэй л асуудал.
Уул нь энэ сургуулийн сурагчид 809 боломжтой эдэн хүүхдэд бодоод өөр сургууль руу шилжүүлээд одоо 600 хүүхэдтэй үлдсэн. Харин энэ сургууль зайсангийн өндөр үнэтэй барилгад өдөр их тусамж хагцаар байгаа. Хаан улд үрхийн 11-р хорооны гэр хорооллын айлын хүүхдүүд хөдөө аж ахуйн их сургуулийн багш ажилтны хүүхдүүд гээд ихэнхдээ хувийн сургуульд хүүхдээ оруулах боломжгүй борчуулын хүүхдүүд сурч байна. Сургууль ийм байдалтай хад харин хувийн сургуулиуд иргэдэн яг л нар сар шиг мандаж өдөр шөн шиг хоёр өөр дүр зураг нүдний өмнө ээлжлэх юм а. Хамгийн хачиргалтай нь хувийн сургуулиуд төлбөр хэдэн төгрөгөөс үл хамаарч сурагчдын тоогоор улсаас хувьцах зардал нэрээр бүх хүүхдийн тоогоор мөнгө авдаг. Төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийг ялгаагүй ер нь яг хувьцах зардлын норматив орсон хүчдэг байна. Бага нь бол 251,200. За дунд нь болохоор 355,900. За ахлах анги нь бол 373,700 төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл 1000 хүүхэдтэй хувийн сургууль байлаа гэхэд жил бүр 353 сая төгрөг төсвөөс авдаг гэсэн үг. Асуудлыг бүр илүү ойлгомжтой тайлбарлахын тулд хувийн сургуулиудын төлбөрийг дэлгэцэн дээр харуулж байна. American School 9 сая 500 мянгаас 16 сая 500 мянган төгрөг. British School 10,080 доллароос 17,920 доллар буюу одоогийн аншаар ойролцоогоор бараг 32 сая төгрөг. Орчлон 12 сая төгрөгөөс 14 сая 500 мянган төгрөг. Улаанбаатар элит 8 сая 900 мянгаас 11 сая 900 мянган төгрөг. Hobby School 6 сая төгрөгөөс 10 сая төгрөг. Эрэл 8 сая 550 мянгаас 8 сая 950 мянга. Санд сургууль 5 саяас 7 сая төгрөгийн тус төлбөртэй. Үүн дээр номны мөнгө, унааны зардал, хоолны мөнгийг эцэг эхээс нэмж авдаг гэж бодвол хувийн сургууль ямар өндөр төлбөртэй вэ? Бас хамгийн ашигтай бизнес болох нь харагдаж байна. Тэгвэл ийм өндөр төлбөртэй сургуулиудад яагаад нэмж улсаас хувьсах зардал нэрээр мөнгө өгөх ёстой вэ? Хуулийн дагуу бол өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр л одоо хувьсах зардлыг бол өгж байгаа шүү дээ. Энийг бол хин нэгэн хүн одоо тушаал гаргаад ч юм уу боловчдох зүйл биш. Тэгээд улсын их орол дээр ярьж ижил асуудлыг шийдэх хэрэгтэй. Хувийн сургууль цэцэрлэг төрийн ачаанаас үүрэлцэж байгаа гэдэг утгаараа бодлогоор дэмжиж хувьсах зардлыг олгож болно. Гэхдээ хэд өндөр төлбөртэй сургуульд хувьсах зардал өгөх нь оновчтой бас мэдрэмжтэй хуваарлт мөн үү? Удирдлагатай таалагдах гэж байртаа дарга нэмж байраар шагнадагтай л адил муухай харагдаж байна. Боловсролын ам энэ хичээлийн жилд нэг хүүхэд сургах зардлыг 1.5 сая төгрөг гэсэн тооцоо гаргажээ. Ийм тухайн хувийн сургуулийн сургалтын төлбөр 1.5 сая төгрөг ба түүнээс бага бол хувьсах зардлыг нь улсаас 100% өгөх нь зүйтэй. Харин 3 сая төгрөг ба түүнээс дээш төлбөртэй бол ашигтай ажиллаж байгаа гэж үзээд хувьсах зардлыг сургалтын төлбөртэй уялдуулан 20, 40, 60, 80%-аар олохоор журмын төсөл боловсруулжээ. 1 саяас 30 сая хүртэл төгрөгийн сургалтын төлбөрийг хувийн сургууль хүүхдийн эцгээс нь авч байна. За тэгэхээр энэ өөрчлөлтийн гол зарчим нь юу вэ гэхээр хэд өндөр сургалтын төлбөр авч байгаа хувийн сургуулиуд төсвөөс нэмэлт санхүүжилт авдаг явдлыг ер нь тодорхой хугацааны туршид бууруулж багасгах юм бодлого улс орчин шинжилгээ ухааны яамны зүгээс барьж байгаа. Тухайлбал 10 сая төгрөгнөөс дээш төлбөртэй сургалтын төлбөртэй сургууль манай улсад 4 байна. Тэгэхээр эдгээр сургуулиудад олгох хөрөнгийг тодорхой хэмжээгээр бууруулснаар бид нар улсын сургуулиудад очих одоо сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад төсвийн зардлуудыг бас нэмэх бололцоо бүрднэ гэж харж байгаа. Ирэх жилийн төсөв эхлэхээс өмнө буюу энэ ондоо багтааж за журмын төслөө боловсруулж дууссан байгаа. Холбогдох яамдуудаас, төрийн бус байгууллагуудаас санал авсны үндсэн дээр энэ ондоо багтааж бид улсын хурлаанаар хэлэлцүүлж нэг мөр шийдвэрлэх ийм зорилготой ажиллаж байна. Албаны үнээс арай амгаа 32 дугаар сургуулийн барилгын асуудлыг дахин тодруулахад концессийн гэрээгээр барилга оруулахаар асуудлыг эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүлсэн. Харин одоо яам татан бугдчихлаа гэд концессийн гэрээгээр хувийн хвшлийн хөрөнгөөр барьж төсвөөс иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр одоо барьж байгуулах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажлыг бол манай боловсрол шинжилгээ ухааны яам, эдийн засгийн хөгжлийн яам хуучнаар хамтарсан юм ажлын хэсэг гарч за холбогдох хувийн хөрөнгө оруулагчийг олж зээлийн гэрээний төслийг боловсруулж дууссан байсан.
харамсалтай засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тэрхүү гэрээг бид нэр заавал засгийн газраар хэлэлцүүлж батлуулах учиртай тул одоо ингээд хүлээлтийн байдалтай байж байна. Байсгийгэл засгийн солигддог манай улсад эхлээ мөнгө гаргаад дараа нь 2-7 жилийн дотор мөнгө улсаас цуулан нөхөж авах нөхцөлтэйгээр хин энд хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг үнэндээ бүрхэгэл сонсогдож байлаа. 32 дугаар сургуулийн сургалтын чанар дүүрэхтэй эхний 3 дугаар байранд улсад эхний 10-т багтдаг юм билээ. Ийм хүнд нөхцөл төмний өвтийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа багш нарын хичээл зүтгэлд бахархлын өдрөөр баяр хүргэе.